Хадагтай Ленор байж. Хамгаалагч би хүр ирвэх байна. Алдагдсан цаг хугацаагаа бусад хүмүүсээс хулгайлан авах хүч чадлыг чамд олгож байна. Харин хариуд нь хадагтай цог болон хар муурын шидэд эрдэнсийг надад олж авч. Хоёр дахь боломж олгосонд баярлалаа хүрээрвэх. Хадагтай Ленор байж. Анэл хатата. Ахиж цаг үрэх шаардлагагүй. Шууд дамжуулж байна. Хорон санаатан гарч ирж уймэн тарж байна. Би аав дээр очиод ирье. Хумбань. Уучлаарай. Ажилдаа орох уу? Нэг савраа гаргацгаая. Окей. Өмнө нь огт харж байгаагүй хөзөөний зүйлт байна. Миний бичсэн хайрын захиаг уншаад ингэж ууралж байгаа юм бол захиагаа экранд өгөөгүй нь болжээ. Окей. Та энд байвал аюулгүй байх болно. Хөх. Хадагтай сох. Чи зүгээр үү? Чи бэртэж гимтэйг үз. Хар муура хорон санаат цаг хугацааг ухрааж байна. Тийм ээ би харсан хүмүүсийн цаг хугацааг ийм байдлаар хулгайлж байна. Бүхнийг эхнээс нь тайлбарлаж цаг алдаад яах вэ? Гэвч Акума хүзөөний зүйлтэнд орсноос болоод л ийм зүйл болчих шиг боллоо. Чиний зөв шүү. Яарах хэрэггүй шүү. Ашгүй чи өөрөө хүрээд ирвөө. Чиний хэрэг гараад байсан. Чамд нэг л удаа хүрвэл чи эд шидийн хүчээ алдаж хатагтай цох байхаа болно. Харин чи надад шидэд эрдэнэс энэ булаан авч өгнө. Одоо биш ээ. Эхлээд цаг хугацааг ухрааж адаг цохыг дахин явж шидэд эрдэнсийн хамгаалагчийг олно. Юу гэнэ? Чи шидэд эрдэнсийн хамгаалагчийг мэддэг юм уу? Тийм бол намайг уулзуулаад айл. Фүүтэй юу? Тэгэлгүй яах вэ? Фүү миний сэтгэлийг шархлуулсан өөдгөө амтан маш олон жилийн турш хуурамч нэрээр энд амьдарч байгаа. Гэвч хар ирвэхэ чиний ачаар би шидтэн өвгнийг барьж чадхаар боллоо. Алдагдсан цаг хугацаагаа би буцаан авна. Хов тавилан гэж энийг л хэлэх байх та.